Астрал аялал судлаад ер нь бараг 15-6 жил бараг болсон гэж хэлэхэд болно. Тэгээд энэ хугацаанд яг өөрийн яг үзсэн experience бас нэлээд хэд байгаа. Дээрээс нь хүмүүсийн үзсэн, бичсэн, ярьсан гэд яг судалсан зүйлс бол нэлээд их. Тэгэхээр энэ талаар бас яг өөртөө гэхээс илүү бас бусдад хэрэг болж магадгүй гэж бодоод тэгээд рекорд хийгээд явъя гэж бодлоо. Тэгээд яг нөгөө нэг хүн яг ярьж байхдаа толгой доторх байгаа мэдээллийг цэгцлээд гаргаж ирж байгаа гэдэг утгаараа бас хүмүүст хэрэгтэй. Дээрээс нь бас миний нөгөө нэг ерөнхийдөө нэг тимдээ гээд нэг гаргаж ирдэггүй одоо мэдээллүүдээ цэгцлэх гэсэн нэг тийм санаа бас байгаа гэж хэлэхэд болно. За тэгээд ер нь астрал аялал гэж юу вэ? Яагаад хүмүүс зарим нь итгэдэг, зарим нь яагаад итгэдэггүй вэ гэдэг нэг сонь зүйл байдаг. Тэгээд ер нь бол хүнд бол энэ махан биеэс гадна энергийн бие гэж байдаг. Энергийн бие гэдэг бүр ганц энергийн бие биш, хэд хэдэн энергийн бие гэж байдгийг болохоор би яг өөрийнхөө experience-ийг үзсэн зүйл дээрээ мэдэрсэн зүйл дээрээ бол яг баттай хэлж бодож чадна. Тэгэд өөрийнхөө үзсэн experience-с бас нэг яг хамгийн тод experience туршлагуудаас яг жишээ болоод ярил бас яг нэг ярьж байгаа зүйлээ яг нэг өөрийнхөө үзсэн дээр тулгуурлаад яг миний хувьд үнэн гэж байгаа шүү гэдэг утгаар ярьж байгаа болохоор хүмүүст ойлгогдож магадгүй. За ер нь хүнд нэг сүнс гэж байдаг. Ингээд ерөнхийдөө хүмүүс бол яг тийм нэг бүдүүн баг ойлголттой. Дээрээс нь одоо хөнгөө тавьчихад нөгөө сүнс нь дараагийн амьдрал руу шилждэг бол яадаг вэ? Яадаг бол юу тохиолддог бол гэдэг нэг тийм бүрхүү баг ойлголттой. Дээрээс нь одоо нэг ном зохиол кино интер дээр гарч байгаа зүйлсээс зүгээр нөгөө нэг ерөнхий төсөөлөлтөй байгаад байдаг. Тэгээд энийг нөгөө нэг одоо одоо нэг хол зүйл гэж бодоод ерөнхийдөө хүмүүс судалдаг юм шиг байна. Өөрөөр хэлбэл одоо сүнс хөнгөө таажих вэ? Дараагийн амьдралд очиод яг юу болох вэ гэдэг ч юм уу. Яг нэг шашин эсвэл бол нэг тийм нэг бөө ч юм уу нэг ерөнхийдөө нэг анталт ертөнцтэй холбоотой зүйл болохоор нэг ил ертөнц уу энэ нийгмийн амьдралаас хол хөндий зүйл гэж бодоод ерөнхийдөө хүмүүс тоодог юм шиг байна. Тэгээд нэг бодлын энэ ч гэсэн зөв юм шиг байна. Өөрөөр хэлбэл цаг нь болоогүй үед бол нэг одоо нэг ёс мэдгүй ёр алдахгүй гэдэг шиг одоо нэг бодлын хамгаалалт болж байгаа юм да. Нөгөө талаараа яг цаг нь болоод яг иймэрхүү зүйл даяндаа нэг одоо нэг биесээ бараг санамсруугаар байн гараад хэлж байгаа бол энийг бол яхахгүй судлахгүй бол болохгүй. Ягаад гэвэл нэг хүн өөрөө одоо experience хийгээд мэдрээд хэлж байгаа гэдэг нь өөрөө цаг нь болсон гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө хүнд dream body буюу нэг зүудний бие гэж байдаг. Өөрөөр хэлбэл
одоо нэг яг энэ физик биеийн яг дараагийн нэг энергийн биеийг өнөхөдөө нэг unconscious байдлаар dream body гэж яг нэг зүудний биеэр бие байдлаар ерөнхийдөө мэдэрдэг. Үр нь бол бүх хүмүүс яг зүүдэндээ ашиглаж байгаа бие нь бол зүүдний бие гэж ойлгоод тэгтэл яг энэ болохоор одоо нэг unconscious буюу одоо нэг ухамсаргүйгээр ашиглаж байгаа энергийн бие болж таарч байгаа. Тэгэнгүүт яг энэ unconscious dream body-г авчиад одоо conscious astral body болгож одоо нэг хөгжүүлж чадах юм бол астрал биеэ авчиад астрал ертөнцид одоо ухамсартайгаар ашигладаг, аялдаг болно гэсэн. Тэгээд хүмүүсийн нэг ойлгохгүй зүйл нь болохоор ямар хүмүүс нь авчиад ийм астрал experience мэдрээд ямар хүмүүс нь авчиад ийм биес гарах гэдэг ойлголтыг мэдрэхгүй байгаад байна гэсэн чинь бүх юм болохоор энерги гэдэг зүйл дээр тулчдаг болж таарч байгаа. Тэгээд энийг нэг тайлбарлаж байгаа концепт буюу ойлголт нь болохоор ер нь нэг одоо нэг evolution cycle, ecological environment гэдэг ерөнхийдөө нэг байгалийн хууль, байгалийн одоо нэг орчил гэдэг зүйлийг анзаарах юм бол одоо хөдөө хэдлээчэд одоо өвс ногоог мал идээд малаа буцаагаад хүмүүс нь идээд гэдэг иймэрхүү нэг сайкл явж байгаа. Өөрөөр хэлбэл өвс ногоо нь өөрөө нэг байгальд байгаа одоо нэг байгалийн эрчим энергийг материалжуулаад нэг бийжүүлээд тэнгууд тэр бийжсэн өвс ногоог одоо нэг дараагийн левел дэх энергийн хэлбэрт хуургаж байгаа нөхөр нь болохоор одоо мал амьтад болж таарч байгаа. Тэгэнгүүт тэр нэг буцаагаад малаа идээд махаа идж байгаа хүмүүс нь болохоор нэг арай илүү хуурцсан энергийг одоо нэг нэлийн хуурцсан энергийг буцаагаад нэг өөрсдийнхөө биеийг тэтгэхийн тулд идж байгаа нэг тийм хэлбэр. Тэгэхээр энэ болохоор нэг сайкл нь болохоор одоо нэг мэдрэгдэж болох нэг энергийн төвшнөөс энерги хуурсаар байгаад дараагийн одоо нэг өөр одоо нэг левел дээр одоо нэг амьдарч чадах боломжтой болтолно авчид энергийг хуургаж байгаа нэг процесс болж таарч байгаа. Тэгэнгүүт бид нэр бас яаж энерги хуургадаг вэ гэхээр одоо биднэрт нэг кундалини гэдэг нэг зүйл байт юм л та. Өөрөөр хэлбэл одоо бидний одоо орчин тойрноос авч байгаа тэгээд бие махбод дотроо бүр хуургаж байгаа энерги өөрөө яг нэг чакраны систем буюу одоо нэг root чакранаас эхлүүлээд одоо хуурч дэшегээ чакрануудаар дамжиж өссөөр байгаад ерөнхийдөө одоо нэг астрал биед ашиглагдах боломжтой болтлоо авчиад нэг хөрөнгөлөгдөж эхэлт юм байна л да. Тэгэхээр одоо ямар нэг байдлаар амьдралын туршид одоо нэг аяндаа ингээд нэг тэр астрал биед энерги хөрөнгөлүүлж чадсан бол өөрсдөө ч мэдлгүйгээр хунсруугаар тэгж хөрөнгөлүүлж чадсан бол зарим хүмүүс одоо нэг биесээ сүнсэн биеэр энергийн биеэр аяндаа гарч хэлдэг гэж байгаа. Энэ болохоор ер нь бол батлагдсан зүйл. Одоо интернет дэх мэдээлэл одоо YouTube сайн авах юм бол яг тийм астрал experience гэж үзсэн аяндаа шүн биесээ энергийн биеэрээ сүнсэн биеэрээ сугарч гаргаад ирсэн. Тэгээд янз янзын зүйлүүд шарсан тийм
experience ярьж байгаа хүмүүс л зөндөө байгаа. Тэгээд энэ хүмүүс болохоор яг тийм нэг астрал биедэх энерги нь ингээд хангалттай болоод эхэлчихэнгүүт нэг dream body буюу нэг зүудний бие байдлаар ашиглагдчихсэн энергийн одоо unconscious бие нь өөрөө нэг хангалттай астрал энергитэй болонгууд нэг conscious буюу хумсартайгаар ашиглах боломжтой энергийн бие болж хөөсөж байгаа юм шиг. Тэгээд миний нөгөө нэг ихний экспириенсүүд бас нэг одоо жишээ нь хумсартайгаар биесээ ингээд гарчаад ийш тийшээ шилжээд ингээд нэг илт ингээд нэг хумсар ингээд нэг илүү сэргийг байж исэн аяндаа нэг энерги хөрөлцөхгүйгээр шууд нэг зүудний бие рүү зүудний төлөв рүүгээ шилжиж исэн тохиолдлууд бас байгаа байхгүй. Тэгэхээр нэг одоо нэг энерги хэр байгаагаас хамаарат одоо нэг conscious unconscious хоёулаа ингэж шилжээд байх тийм зүйлүүд яг би өөрөө мэдэрчээсэн болохоор бас яг тийм зүйл жинхнээсээ яг бодтой байгаа. Одоо миний яг үдсэн зүйл болохоор яг тийм болохоор яг энэ болохоор би өөрөө болохоор яг сайн үнэн гэж итгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр дараагийн амьдралд ашиглагддаг зүйл маань болохоор одоо жишээ нь энэ амьдралд чинь өөрөө ингээд хүний энэ махан бие чинь ингээд өгшрөөд өвдөөд тэгээд яг үхэхэд хаягдаад дараагийн амьдрал руу шилжиж байгаа зүйл чинь бидний хар ухаанаар бодоход бол сүнс агаад байгаа. Тэнгүүд сүнс гэдэг маань яг юу вэ гэдгийг бас нэг тийм задлж ойлгосон зүйл бас хүмүүс бас сайн ойлгохгүй байх шүү. Өөрөөр хэлбэл яг энтиг талтай болохоор кошо гэж ярьдаг. Өөрөөр бүрхүүл бие гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл сүнс гэж байгаа маань өөрөө болохоор нэг эссенс гэдэг нэг гносис гэдэг нэг мистик урсгалтай болохоор нэг тийм нэг устж үгүй болдгоо мөнхийн мөн чанартай тийм нэг энергийн тийм цул бидний бүх тэр энергийн бүрхүүл биеийн дотор байж байгаа гэж үзэж байгаа. Тэнгүүд тэр энергийн цул буюу тэр эссенсийг бүрхээд кошо гэж яриад байгаа нэг тийм энтиг талтай болохоор бүрхүүл бие гэж яриад байгаа биед хэд хэдэн тийм бүрхүүл биед байгаа. Тэгээд тэрийг болохоор янз янзын хэлбэртэй болж хуурч байгаа. Өөрөөр хэлбэл хүний амьдралаар амьдраад байгаа бол одоо human soul болчихж байгаа. Өөрөөр хэлбэл хүний сүнсэн биетэй. Өөрөөр астрал биед болохоор яг тийм хүний бие. Тэнгүүд нэг зарим тийм амьтдын сүнс одоо астрал ертөнцид харсан. Ягаад одоо жишээ нь нохоо муур хөнгүүтэй яг тэр нохоо муурныхаа одоо биеийг хадгалаад яг тэр нохоо муурныхаа тийм сэтгүүг хадгалаад тэгээд явдаг гэхээр нэг тэр бүрхүүл бие нь өөрөө яг тийм нэг амьтныхаараа ингээд бичсэн гэсэн үг. Тэгэхээр яг иймэрхүү тийм distinction буюу юм ялгаа зүйлүүдийг бас хүмүүс ойлгодог юм шиг байна. Тэгэхээр энд нөгөө самсара буюу сансрын хүртний 6 зүйл амьтан гэдэг өөрөө болохоор бас яг нэг 6 зүйл одоо нэг ямар амьдралаар амьдэрсэн тэрүүгээрээ одоо ч юм уу нэг тийм бүрхүүл бие бийжүүлчихдэг юм шиг байна. Тэгээд энийг болохоор ерөнхийдөө сүнс гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл яг нэг нарийн орон зайд энергийн ертөнцид яг тэр бүрхүүл бие ашиглаж байгаа болохоор тэрийг ерөнхийдөө сүнс гэж яриад. Гэхдээ тэрний доторх байдаг эссенс буюу тэр зүйлийг ерөнхийдөө
бид нэр бас сүнс гэж ярьна. Тэгэхээр энэ нэг тийм концепт хэллэгийн үед бас нэг жоохон хүмүүс нэг хольж утгаад байдаг зүйлс байт юм лээ.